Монголыг аврах улс төрийн хүч бол ардчилсан холбоо юм. Ардчилсан холбооны гишүүд бол энэ одоо төрийн арилжааны 8-нд ч оролцоог улсууд шүү дээ гэж. Тэгээд тийм болохоор өнөөдөр Монголын ардчилсан холбооны гишүүд нь дэмжигчид нь өөрийнхөө ерөнхийлөгчийг Монгол төрийн тэргуунд сонгохын тулд тэргуун болгохын тулд идэвхтэй ажилласаа гэж бодож байна. Ардчилсан холбооны ерөнхийлөгчийг Монгол улсын ерөнхийлөгчийн нэр дэвшүүлдэг. Энэ нөхцөлд Монголын ардчилсан холбооны үе олон дэмжигчид гишүүд нь энийг их сэтгэл хангалуун байгаа байх гэж боддог юм да. Тэгэхээр манай монголчууд чинь наам гахтэй зэрэг бас нэг жаахан эргэлзэж ханддаг шүү дээ. А Монголынхаа ардчилсан холбоонд тэр монголчуудад анхны гэрэл гэгээтэй тэр хүсэл мөрөөдлийг нь одоо салхины хагалж олон нийтийн хөдөлгөөн болгосон ардчилсан холбоогоо монголчууд дэмждэг л дээ. Тийм болохоор хот хөдөөгийн хаан чиглэл яг Монголын ардчилсан холбооны гишүүд бүгд амьд зүрэн байж байгаа. Энэ Баттулгыг дэмжих кампанит ажилд өргөн оролцоосоо, идэвхтэй оролцоосоо